Сайн байцгаана уу? Өнөөдөр би ASMR хийх гэж байна. Ягаад гэвэл түлээжүрт цоо шин 2 бүтээгдэхүүн туудахгүй мэдлэг гэж байна. Хамгийн ихний бүтээгдэхүүн бол ragu sausage pizza bread. Энэ талх маань бүхэл бүрийн гурилтай, дотроо пастаны буюу улаан лалаар амталсан махтай, сосижтэй мөн амтад ногоон вандюгаар амталсан. Пиццатай, пастатай хоо шиг санагдаж байна. Хоёуланг нь идж байгаа юм шиг л санагдаж байна. Ярмааргүй байна. Зүгээр л идмээр байна. Яа. Нэг талхнаас заяа пиццаг, пастаг хоёуланг нь амталж байна. Энэ ихтэй вандуу 8 гоё юм байна. Вандуутай ер нь хоол айгүй ховор идэж байгаа Монголд. 10-аас 11 хоног л. Хоёр дахь талх маань crispy cheese potato bread. Энэ маань дээд зэрэглэлийн хамгийн ховор амтлагч нарын нэг болох truffle соусаар амтлагдсан гэдгээрээ даваа талтай. За энэ талх маань өөрөө pastry гурилтай, хоёр төрлийн бэслэгтэй, дээрээ төмөстэй, мөн бага зэргийн чихэрлэг амт оруулахын тулд молкогоор амталж өгсөн. Тэгээд хамгийн чухал орц болох truffle соусаар амтлагдсан байгаа. Дээр нь байгаа хар өнгөтэй. Эдгэрэн дээр мөөгний соус амар гоё амттай. Зах хэсгээр амар гоё. Хатуу crispy юм шаршинсан заяа. Голд нь болохоор яг юм гоё зөөлөн. Өвдөж айгүй дуртай юм байна. Гэр бүлээрээ ч юм уу те кино үзэж явахдаа махан төрлийн снэк гэдгийг хүсвэл зүгээр л энийг аваарай. За хоёр дахь талхандаа би 10-аас 15 хоног өглөө. За тэгээд энэ хоёр талх маань 2 сарын 19-ноос эхлээд түлээжүрийн бүх салбаруудаар худалдаалагдах тул та бүхэн ч гэсэн амсаад үзээрэй. Crispy cheese potato bread, ragu sausage pizza bread.